Хий түүрхтэн үзүүлж байна. Сайн явж ирсэн үү? Оо тавыг сайн явж ирлээ. Баяуулгын аймгаа сайхан нар зүүн тоорол олон сайхан сумдуудынхаа хүүхдүүдтэй сайхан танилцж явна. За ингээд мөх цэнгэр хөх тэнгэрийнхаа цэнхэр хөнгөтэй хадгаа барьж далаа сайхан сүүгээ барьж ухтаж байгаад нь та бүгдтэй маш их талархж байна. Оо баярлалаа. За сайхан тусаа сайхан амарч гэнэ үү та? Сайхан тус тавлаг уу? тавлаг байна уу? Та сайхан явж ирсэн үү? Оо сайн явж. Суунчлага таргана уу? Дунслаг сайхан байна тэгээд. Ажил үйлс маань сайхан, дүүрэн сайхан. Зорьсон зорилго маань сайхан. Дэлгэр сайхан байна. Оо за. Дэлгэн суманд анхудаа морилж явна. За сайхан тусаа сайхан дуусч байна. Ажил төрөл тавлаг уу тань. Сайхан. За сайхан тусч гэнэ үү? Сайхан. За сүрэг тарган сайхан тусаа сайхан амарч гэнэ үү та? Ажил төрөл тавлаг байна уу? Тавлаг. За тэгээд эсхий тууралтын нэвтрүүлгээрээ 2022 оноос хойш тэгэл Монголынхаа 10 гаруй аймаг 80 гаруй сумдуудаар тойрч 200 гаруй ангитай нэвтрүүлэг үзэгчтэй өмнөд хүргээд байгаа. Тасралтгүй одоо явж байгаа юм нэвтрүүлэг. Тэгээд дэлгэн суманд анхудаа бас сайхан мордож ирж байна. Оо за. Сайхан нутаг байна. Бид бол эсгэр тургуулийн нэвтрүүлэг гэдгийг бас 3 жилийн өмнөөс эхэлж мэдсэн юм аа. Тэгээд ашиг өнөөдөр гээд манай суманд морилон ирсэн байна. Бид маш их баяртай байна. Тэгээд энэ бол хамгийн Монгол улсын баруун хязгаар Хятад улстай хил залгаа алслагдмал тийм сум байгаа. Тэгээд энэ манай нутгийн одоо Ааж амьдрал ёос заанчлыг одоо сайн хийж мэдж таниулж сурчлан таниулах гэж ирсэндээ маш их баяртай байна. Тэгээд өнөөдрөөс эхэлж бид таныг одоо сумын иргэдтэй уулзуулна. Бас нөгөө байгалийн өсгөлнтэй газруудаар ер нь манай сум яаж ард түмэн яаж амьдарч байна. Тэрийг танд харуулж үзүүлэх болно. Та тэгээ сайхан манай сумын талаар товчхон сайхан нэвтрүүлэг хийн гэдэгт итгэл төгс байна. За баярлалаа. Миний би Дэлгэн сумын засаг дарга. Би одоо энэ суманд төрж өссөн. Энэ сумын удирдлагыг удаадараа хийж исэн. Би 2 удаа засаг даргын орлогч хийсэн. Нэг удаа цанхуй албаны дарга байсан. Өнгөрсөн 20 оноос 24 он хүртэл сумын хурлын даргыг хийж исэн. Одоо 24 оноос хойш би засаг дарга болсон. Тэгээд манай энэ залуу маань олон жил хаан банкын захирал байжгаад энэ жил хурлын дарга болсон. Манай сумын хурлын дарга. За манай одоо хурлын даргын жолооч ингээд ирсэн байна. Тэгээд манай нөгөө наамар хадлан эхэлсэн, намрын үе эхэлсэн болохоор манай миний тамгийн газрын аппарат ажилтнууд бас хөдөө нөгөө малчдын одоо өвлийн бэлтгэл хангуулах нөгөө хадлан дорох одоо тэр ажлаар хөдөө нөгөө маал эрт хадлан дорж байгаа учраас тэрийг одоо гаргах энэ нэг бахан цах үлдээ байдгийг зууны цагт нөгөө хадлан хамгаалах тэрний ажлаар одоо хөдөө явцсан байгаа. Зарим ажилчид маань одоо амралтанд гарцсан. Тийм учраас жаахан нөгөө өдид нөгөө хүмүүс ажил амралт гээд жаахан манай тамгийн газрын бие бүрэлдэхүүн жаахан цөөхөн байна. Тэрийг танд бас хэдье. За баярлалаа тэгээд. Мэдээж одоо өвлийн бэлтгэлгээд одоо эд одоо нэг өвлийг онтоод авахын тулд одоо тэгэл одоо хөдөөгийнхаа малчт руугаа бас хүч болж анхаарал тавьж одоо мэдээж одоо ажилгүй явах уу. За биднийг бас угтаж хүлээж явж байгаа та бүгдтэй бас их сайхан талархж байна. Энэ одоо сум орон нутгийнхаа төлөөлөл болж энэ сум орон нутгийнхаа өв соёл заншил ахуй амьдралуудыг сайхан хойч үедээ бас сайхан үеийн үедээ мөнхөд үлдээхийн тулд одоо бид нар энэ байрнууд нэвтрүүлгээр бас зорж ирж бас тамгийн газрын хамт олонтойгоо бас ингэж ажиллаж байгаад бас таатай байна. За тэгээд одоо бас хэдүүлээ иш ороод
би нөгөө нааш ирэхээс өмнөөс нэг багийн өдөрлөг болж байгаа гэхээр бас тэрийг бас яхан олзуурлаа. Тэгээд бас өнөөдөр багийн өдөрлөлд бас хэдүүлээс явах юм байна тийм ээ. Тийм ээ тий. За сум маань одоо хичнээн одоо жилийн түүхтэй хичнээн багтай хэдүүлээ ороод одоо машинтаа гаргаад ямар машинтаа яаж зураг авах хийх ороод төлөвлөгөө гаргаж байгаа юм байна тийм ээ. Тийм ээ. За Эсхий түүрхтэн үзүүлж байна. сум болгонд нэг ийм сайхан нэг бас нэг ийм харуулцтай нэг үнэтэй газар байдаг тийм ээ. Тэгээд энэ одоо танаа хотын югаар илүү зайсан толгой гэдэг шиг. Тий. Хэдэн онд одоо баригдсан? Энэ 2018 онд баригдсан. Ааха. Манай сумын түүхт 80 жилийн ойгоор энийг 79-с 89 он хүртэл гэж тийм төгсөлтөд залуучууд энийг барьсан юм аа. Сумын төв одоо хэдэн жил одоо болж байна? Хичнээн багтаа. За сумын төв бол За энэ сумын төв бол энэ анх манай сумын төв бүр доошоо байсан. Одоо энэ чинээс нэг 18 км-ийн зайд байсан. Тэ эндээс. Тэгээд 1972 онд анх энд нүүж ирсэн. Ааха. Нүүж ирээд энд одоо чинээр сургууль цэцэрлэг барьж засаг захиргааны нэгжээнд байрлуулснаар манай сумын төв энд болцоо. Одоо өнөөдрийн яг өнөөгийн нөхцлөөр манай сумын төв зөвхөн сумын төв нь гэхдээ 2 багтаа, 2 сургуультай, төвийн 2 баг. Тэ төвийн 2 баг, 3 цэцэрлэгтэй, 1 эрүүл мэндийн төвтэй, 1 цоо хамгаалтын захиргаатай, 1 ус саагурын өөртөөтэй одоо ийм юугаар ажиллаж байна. Нэг онцгой байдлын аврах бүлэг гэж байгаа. Оо зөв. Тэгээд ийм л төрийн албаны одоо төрийн нэгжүүд байгаа манай сум дээр. Хичнээн хүн амтай сум байна. Манай сумын нийт хүн ам бол нэг 8500 хүн амтай. За малажхуудлаас одоо 5 сум мал байна. Ямар мал одоо голцоо их байна? Ерөөсөө хамгийн их нь яма. Яма нэг 100 мянга, хойно нэг 100 мянгата одоо тий 90 мянгата байна. Бус нэг 20 мянган сарлаг, нэг 11 мянга адуу, нэг 400 тэмэл байна гэсэн үг. Дэлүүн гэдэг нэр одоо яг ямар утгатай нэр байна? Одоо сум болгонд мэдээж одоо тухайн үед одоо уул ус бас л утга учиртай нэрийг бас явдаг. За энэ нэр бол ер нь миний бодлоор бол зүр хүмүүсийн одоо дам яраагаар бол энэ юм штэ. Ер нь манай Монгол улсад 2 дэлгүүн байдаг. Тэр байдгаа дэлхийд 2 дэлгүүн байгаа. Тэг нь бол Эзэн Чингисийн төрсөн дэлгүүн болтох гэж Хинтээ аймгийн одоогийн Дадал сум Хинтэд байдаг бол манай энэ баруун талд алсын хязгаард ингээд дэлгүүн гэт сумыг тавьж нэр өгчээ. Тэгээ бид нар өөрсдөө бас тэрүүгээрээ бахархаж явдаг. Яасан бэ гэхээр бүр дэлхийн одоо улс төрч дэлхийн хэмжээний тийм хүний одоо төрж өссөн нутаг манайд бас 2хан байдаг юм байна. Нэгэнд нь одоо манай хүмүүс ааж төрж амьдарч байгаа юм байна. Гэхдээ энэ бид нар өөрсдөө бодоход одоо доошоо тэр хөх толгой байгаа. Яг тэр хөх толгойг одоо энэ хөгсөрхийн нурууны уулнаас дээрээс нь ингээ харахад тэр бол яг хүний ээлэг дэлгүүтэй яг ижлэх нь өнгөөр харагддаг гэж байгаа. Тэгээд дэлгүү өн гэдэг ингээ тавьсан болов гэсэн юу байгаа. Тийм одоо дээр хөгшин шүлийн тийм яриа байгаа. Одоо тэгэхээр одоо тэр нутагт байгаа хөх толгойн дүрсээр нэрлэгдсэн болов гэж бид нар боддог штэ. Ер нь бол манай монголчуудын дээр үеэс эцэг өвгдүүд малын нийлүүг их дээдэлдэг. Тиймдээ ч өнөөдөр Чингис хаан Дадал суманд тэр дэлгүүн болдог түүх бол одоо Исүхөө Баатар Өөдөн атан ихээс одоо Тэмүүжин одоо хааныг төрөх үед хул одоо гүүгээр шүл уулгаж байсан. Тэр хул гүүнийхээ дэлгүүг одоо тэр дэлгүүн гэдэг тэр булдаг тэр хайрханд аваач одоо өргөж болж байсан. Иймэрэ түүхтэй. За энэ дэлгүүн сум маань бол одоо яг тэр дэлгүүн шиг хөх харагдаж хэлбэртэй тийм толгой байдаг юм байна. Зөв. Тэгэхээр дэлгүү гэдэг бол энэ бол бидний монголчуудын дээр үсээ дээдэл шүтдэг одоо бас нэг юм сүсэг байх нь шүү дээ. Тэрүүгээрээ бас бэлэгшээж энэ хөх толгой манаас дэлгүү шиг өнгөтэй байна. Мөн дэлгүү шиг хэлбэртэй юм байна гэд дэлгүү сумаа бас ингээ сайхан нэрлсэн түүхтэй юм байна. Тийм ээ. Тий.
Тэр дэлгүүр маань одоо уул маань болохоор хэр том уу? Одоо тэр дээшиг байна уу? Тэшиг тэр харагдаад байна. Одоо Зөв. дуран тав бол яг харагдаж байна. Ааха. За ийм утгатай холбоо нэртэй юм байна. За. Сайхан сум байна. Бас энэ дээрээс хараад ингэ сууж сайхан байна. За тэгээд эсхий туурхтын нэвтрүүлгээрээ Монгол орноо тоорж 3 жил гар явж 10 гаруй аймаг 80 гаруй сумдуудынхаа түүхийг бас сайхан авч үлдэж ард иргэдэгээ ахуй амьдрал, ёс зан заншлыг гээд олон сайхан үндэснээ тэр өөр өөрийн соёл түүхийг бид нар бас суурчлах, таниулах, суралцах гээд одоо тэр ардынхаа сайхан үгийг одоо ард түмэнд нь үргэж явах гүүр болж яваа юм сайхан нэвтрүүлэг маань өдөө 3 жил болжээ. Баяуулгийн аймагт ирээд бид нэр 15 6 бараг хонжоонуудаа энэ хугацаанд бид нар Сагсаа сумынхаа Данти бомбоор Монгол улсынхаа 17 дугаар сүлдэт баган дээр бас сайхан мөрөглөө ажил авлаа. Малчтаар бас орлоо. За дээр нь Алтаа сумаар явж Ялтын даваагаар бас давлаа. Монголын тэр том даваагаар хадлангаа авдаг юм байна малчад. 30 машины хүчээр л одоо тэр давааг давж одоо явж шүү дээ. За ингээд 3 дахь сум маань одоо бид нар энэ зуны амрын үед ажиллаж байгаа сум бол одоо илүү сумдаа бид нар ирлээ. Бидний бас нэг урилгыг авч сум орнуудынхаа энэ өг соёл, зан заншил, ахуй амьдрал энэ бүгдийг бас нэг сурчлах, таниулахаас гадна хойш залуу үедээ сайхан таниулах зорилгоос хамтран ажиллаж байгаа засаг дарга, хурдын дарга, хамгийн газрын хамт олонд ард иргэдтэй та бүгд бас их талархж байна. Баярлалаа. За энэ удаа бол бид нар зөвхөн намрын нэвтрүүлэг дээр одоо чиглэж ирж байгаа. Дараа нь одоо бид өв хавар намар гэх нэг сумд 4 удаагаар өртөөж ирж тэр сумын түүхийг бүрэн хэмжээнд бид зураглалыг хийдэг байна. Ингээд хэдүүл одоо доошоогоо буугаад хэдэн багаар яаж ямар газруудаар бас явах уу гэдэг маршрутаа гаргаад ингээд илүү сумынхаа өв түүхээс танилцах юм байна, тийм ээ. Тийм ээ. Эсхий дүүргтэн үзүүлж байна. Өнөөдөр манай хамгийн аслагдсан бол Ховд аймгийн Дууц сумтай хил залгаа Бүргэд баг гэж 8 дугаар баг өөрөөр хэлбэл тэр багийн ард иргэд өнөөдөр нэг сайхан өдөрлөг зохион байгуулж байгаамаа. Тий, малчд тэр өдөрлөгт нь одоо сумын удирдлагууд хурлын дарга маань тэгээд миний бие засаг дарга ингээд оролцохоор та нөхдөйг дагуулад явж гин. За энд бол өнөөдөр
одоо тэр багийн иргэдийн одоо Аз байдал амьдрал ах уу яаж ийн манай хүмүүсийн одоо соёлыг тав хүн сайн харж анзаарна гэж бас бодож байна. Энэ жилийн хувьд бол жаахан газар нутагт гандуу байна. Бороо нэг их орсонгүй өвснөгөө таруу өвлжилтийн байдал одоо хүндрэх тийм шинж тэмдэг одоохонд анзаарэгдэж байгаа. Ингээд одоо төрийн бас бодлогоо сая аймагудаас явж одоо эрсдэлтэй зуудын эрсдэл болох сумуудыг бас гаргацсан байлээ. Манай сум аймаг бол орцсон байж байна. Тийм учраас одоо энэ жилийн өвлжилтийг даах одоо бидний гол ажлын одоо эхлэл тэгж эхлэх гэж байгаа юм. Тэгээ малчдыг одоо яаж малын одоо онд минь оруулах уу? Онд яаж оруулах уу гэдэг тэ өвлийн бэлтгэлийг одоо хангах асуудал одоо өөдөхгүй одоо уулын хадлан эхэлсэн байж байгаа. Одоо нийтлэг сумын төвийн одоо нэгдмэл хадлан гэдэг бол 8 сарын 10-нд оруулахаар бид нар шийдвэр гаргасан. Тэрний дагуу ингээд орох байх гэж бодож байна. Дэлхийд одоо цор ганц нүүдлийн соёлтой улс орно тийм ээ бид. Нүүдлийн соёлч нь өөрөө мал аж ахуйд байдаг. Малчид дээр өв соёл зансууд бүгд тэнд байдаг шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ мал аж ахуй уснаа гэдэг бол нүүдлийн соёл давхар устгах чинь гэсэн үг. Тийм ээж. Тэгэхээр бид нар нөгөө яг ингээд газар дээр явж байхад ер нь зүгээр бодит жишээг нь ойлоо ярил л да. Жишээнд одоо хоньны нуус ямар үнэтэй байна? Хоньны нуус ерөөсөө үнэгүй байжгаад одоо нөгөө падаан бич төрөөс нөө жоохон дэмжилгүй зүйлнэ гэд тэгээд зарим нь 1000 төгрөгөөр л аваад штэ. За тэгвэл хоньны нуус хүн сум ороод зараад одоо хэрэгт хонь хариулдаг хүн тийм ээ. За ямаа бол яг ноолууртай гэж явж байгаа. За тэгвэл хонь хариулж байгаа зал малчин хоньны нуус зараад үүс тижил авах орлогогүй байна гэсэн үг. Орлогогүй байна гэсэн. Тэгэхээр хот ороод аргагүй ихэнд ажил хийхээс өөр арга байхгүй байна. Нөгөө Улаанбаатарын төвчлөлийг хийх үүсвэр юм шүү дээ. Тийм ээ. Тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг сая таны хэлдгээр энэ төрийн бодлого мал аж ахуй руу нэг бодлого гаргаж юм уу 5 аймаг юм уу нэг аймагт юм уу 5 сумын дунд юм уу нэг юм түүхэн эдийн үйлдвэрийг бий болгоод тэрийгээр эцсийн бүтээгдэхүүн болгоод тэрийг гадагшаага экспортлоод ингээд явдаг юм уу? Ямар нэгэн бас нэг малаас гарч байгаа түүхэн эдийг бол улсын эдийн засаг эргэлтэнд бас сайхан оруулдаг цаг үе байсан юм байна шүү дээ. Нийтлэмгүй таас мэдгээд малын туурай хөдөл хаягдахгүй малаас гарч байгаа нэг норм тогтооцсон чи хоньоо хариул чи үхрээ хариул нэг хоньоос хэдэн грамм ноос нэг үхэд хэдэн грамм сүү гарна. Мөр яснаас гарсан юм тийм тоснод ашиглаж байсан. Ямар ч сайхан цаг үе байсан болдог бол тэр үеийн нэг буцаагаас сэрэж болдог бол энэ бол мөрөөд биш юм байна. Энэ өөрөө болж исэн, туршлагатай хийж исэн ахмадууд хүртэл одоо хүртэл ярьсаар байж байна. Цагаан нуур тосгондоочлоод амжилах бааз гэдэг. Тэмцээч тэр үйлдвэр байсан юм байна шүү дээ. Тийм ээ. Тэр бол та бас мэдвэх тийм. Үйлдвэрж хоошоогоо борлуулдаг байсан. Тиймэрхүү системд уулна оруулах. Энэ бол малчит болон нүүдлийнхаа соёлыг бид аварч үлдэх. Ард иргэд амьдрал болон улсын их оронд бас эдийн засгийн сайхан эргэлт бас оруулах болов гэж бодоод байна. Зөв. Энэ бол яг л үнэнлээ тэр мал аж ахуй гэдэг бол бид нар хизээс салж болохгүй. Монгол ордыг хоол хүнсээр хангаж энэ эзэнгүй газар нутагтаа эзэн болоод явж байгаа тэр малчид энэ ширүүн үүр амьсгалтай газар тийм ээ. Тэгээд одоо нүүдлийн соёлоо хадгалж байгаа өв тээгч юм шүү дээ. Тийм ээ. За хөө. За эдгүүдээ дээшээ очиод малчид маа сайхан цугларсан юм байна. Тэн дээр бас нэг сайхан хуучлаа хүмүүстэйгээ ярилцъя тийм ээ. Тэр хүмүүстэйгээ сайхан танилцъя бас нэг холоос тэр зорж ирсэн тэр хүмүүс их сайхан юм яриа шүү дээ тэр. Тийм ээ. Энэ дэр бас нэг зүгээр бодлогын шанартаа ер нь төрийн сондорд хөргөх нэг асуудал бол байна. Өнөөдөр Дэлгэн сум манд Улаанбаатар хотоос 1700 км аслагдсан бол 1700. За аймгийн төвөд 155 км аслагдсан бол ингээд хамгийн баруун хязгарын сум ут шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Улаанбаатар хотод 1 кг шудаа гурлыг одоо 70,000 төгрөгөөр худалдан авч болж байгаа гэхэд манай сумд бол тэр 30,000 төгрөг нэмэгдэж тээврийн зарталтайгаа нөгөө гурил бүх одоо Улаанбаатар хотод 1 литр бензин 2400 байлаа гэхтэл манай сумд 2700-800 гэх мэтлэн жишээний одоо бүх юмны үн одоо жишээ хувц сунар нас эсгүүлээд одоо жишээ нь Төв аймгийн нэг хүүхэд малчны хүүхэд хот руу орж сурлаа гэхтэл тэр ямар зардлаар хот ордог вүлээ. За манай Баяулгийн одоо жишээ нь энэ багийн нэг малчны хүүхэд сум руу орохын тулд нэг 50,000 цас зарлагдаж байгаа. Аймаг руу ороод нэг
аймаг руу орохдоо 30,000 төгрөг. Тэгээ хот руу орохдоо дахиад 200,000 төгрөг гэх мэтлэн нөгөө Төвбаймын хөгжин одоо ойрхон учраас тэр автобусаар нэг 50 сасаар хурчих байх тийм ээ. Тийм учраас адилхан тэр малчны ноолуурын үн адилхан бүх юмны адилхан орлогын экспорт адилхан тэгсэн мөртлөө нөгөө галзын алс холын одоо дүгнэж яг төсөв суулгадгаа болохоор одоо бид нар би одоо сумын дарга гэхтэл би аймаг орж ирэхдээ миний одоо бензиний төсөв нэг сумын төсөв гэхтэл бензин дээр одоо жишээ нь манай сумын 20,000 тонн бензин зарцуулах тийм зөвшөөрлөлттэй. Тэгэхэд одоо аймгийн төвийн ойролцоо ч юм уу нэг сумын төсөв мөн адилхан. Тэр бол одоо манай сумд 12 багтаа газар нутаг нь 559,000 тийм квадрат метр газар нутагтаа энийг одоо уулархах зам нь баартаа нэг эргэж ингээд малцтай уулзаж үйл ажиллагаа явуулахад тэр нь одоо хүрдгүү. За зарим газар одоо таал тэгээд ойрхон сумын хүн амн цөөтөө тэгэхэд тэр сумын одоо төсөв яг манайхтай адилхан. Тэгэхэд нөгөө ард түмэнд бичлэгээ үзүүлэхэд нь нөгөө хүрэлцдэггүй асуудал их гарч байгаа. Бид нар энийг олон жил одоо тавьсан газрын алсын хоолыг бодолцож газар нутгийн онцлогийг бодолцож төсвийг тийм тэгш биш шударгаар хойрлохгүй бол бүх сум ижлэх нь ганц төсвөр ингээд үйл ажиллагаа явуулахад том жижигтэй алс холдоо гэх мэтлэн одоо жишээ нь одоо манай сумд бензин одоо өнөөдөр 3,200 сутаа болчихлоо штэ. Тэгээд нөгөө сард нэг 800 литр бензин зарцуулна гэхтэл аймагт хэд удаа бид нар үйл ажиллагааны одоо хүмүүс мэрэгжилтэнгүүд очно сургууль семинар болно цастар нарын янз бүрийн үйл ажиллагаанд орсон. Тэгээд малчдын дунд үйл ажиллагаа явуулаад ингээд явъя гэхтэр нөгөөдхөө хүрдгүү бензиний үнэтэй тийм асуудлууд зовлонгууд их гардаг. Энийг одоо төрийн сонорд бас хүрэх нь зөв болов уу гэж би бодож байгаа. За тэгээд төр бас энийг бас нэг авч нэгийг бодож хол ойрд сумынхаа бас нэг ялгаа онцлогуудыг бас нэг ялгах байна. Төвний бас нэг сайхан сонорт бас үүсдэг бол тэгсэн бас нэр бас нэг бодож байгаа бах. Нэрэл өөрөөсөө тийм шүү дээ. Төв аймаг юм уу хот Төв аймаггүй одоо Төв аймагт ойрхон сум болвол бас ингээд нэрэл зардлаараа байх та. Монголын энэ асагдмалд оршиж байгаа энэ сумдуудын аж ахуй амьдрал тэнд ирж байгаа тэр хоол одоо бараа таваар одоо хэд одоо үн нэмэгдэж ирнэ. Үүнээсээ болоод нөгөө нэг төсвийн асуудал юм чинь ингээ нөгөө тэнгэр газар шиг зөрөөтэй болчдөг. Бүгдөө адилхан биш. Бүгдөө километр нь хол далайн төвшнгөөс цаг үүр нь өөр шүү дээ, тийм ээ. Энийг л одоо бас нэг би таныг хэлэх гэж байгаа нь яг одоо манай сумын одоо энэ хамгийн асрагдвал энэ багийн нэг малчин өрхийн жилийн орлого нь тэр ноолуур зарж байгаа байдал тэгээд одоо хүнс хэрэглээ нэг жилийн одоо төсөв байна шүү дээ. Нэг өрхийн тэрийг нэг бодолцоод за нэг ойрхон хавийн одоо Төв аймаг ч юм уу өөр Хинтээ аймаг ч юм уу те нэг аймгийн нэг малчинт ингээд харьцуулаад та нэг үзээд энийг арахгүй тийм бай. За энэ малчин яаж амьдарч байна. Тэр хот руу одоо жилд хэдэн удаа хүүхэд нь очиж байна. За нэг эмчилгээ боллоо гэтэл Улаанбаатарт очиж шинжилгээ хийлгэж байна. Тэгэхэд нэг хүнээс гарах зарлага ямар байна. Тэгсэн мөртлөө тэр хүний авч байгаа тэтгэвэр нь адилхан 680,000 төгрөг. За энд байж байгаа хүнийх бас 680,000 төгрөг. Энд байгаа малчны 680,000 төгрөг нь зөвхөн нэг талд Улаанбаатарт хүрэхэд тэр нь дуусж байна. За тэнд байгаа малчин бол арай бага зардлаар очих юм чинь арай бас нэг нэмж хэдэн эм тарай авахт нь хүрэх болов гэсэн бодол байгаа. Энийг таны харьцуулаад нэг энэ дэр нэг судалгаа гаргаач гэж танаас хүсэж байна. За тэгээ. Бас би нэг судалгааг бас нэг хийж явлаа. Малын мах үнэтэй байна. Малчид малын махыг үн оруулаад байна гэдэг нэг яриа нэг шиг явлаа. За газар дээр би очлоо. Тэгс чи малын мах нь газар дээр бүр сайн 90 хоньны мах 7,000 байдаг юм газар дээр. За ер нь бол 5-аас 6,000 байдаг юм байна. За нөгөөх нь ингээд ченжээрээ дамжиж явсаар хотын иргэдээ очиод нэг өндөр үнээр байгаа нэг юм байна. Тэгэхээр нөгөө нэг яг бодит хөрсөн дээр ямар амьдрал явагдах юм бэ гэдэг сая таны хэлдэг. Бид нар ажил хийгээд сар болгон цалиавд орлоготой байдаг болвол мэдээж малчаар сар болгон орлого байхгүй байгаа штэ. Удирдалтай юм уу? Цагаан эдэгээр юу ч юм уу? Ямаагүй айл нь одоо яаж амьдрж байгаа юм тийм ээ? Энэ байдлаар амьдралдаа нийтүүлээ иш явж нэг жоо судлаач би нэг бас нэг танилцъя. За тэгээрэй. Тийм ээ. За тэгье. За баярлалаа. Энэ бидний энэ өгсөж байгаа ямар газар дэш өгсөж байна? За бид нар одоо халзан бүргэдийн уул руу ингээд өгсөж явнаа. Өөрөөр хэлбэл энэ дээр нуурт гэж сайхан зуслан байгаа. Одоо энэ хавийг ерөнхийдөө бүргэдийн уул
халзан бүрэгдэхүүн уул гэж том уул байдаг. Манай хайрхан одоо сумынхаа тэр хайрхан руу бид нар явж байна. Сааталтаа Ховдын нут, Ховд аймгийн Дууд сумын нут, нааталтаа бол манай Дэлгүүнийх ингээд. Зөв. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Багийн өдрөлг нь одоо жил болгон зохион байгуулж байна. Багууд тогтмол уламжлал болгон жил бүр зохион байгуулад байдаг. Тэрэн дээр одоо янз бүрийн тоглоом наадгаа явуулахаас гадна бөхөө барилдуулна. Бас наадан маяг тийм. Наадан маяг. Тэгэхээр морой уралдуулна. Хүүхэд багчууд тоглож наадна, хөгшүүлэн хоорондоо уулзаад хууц яриа өөрөө хийж нэг өдөр хуучил завгүй л байдаг шнэ малч чинь. Дандаа малын хойноос яваа завгүй байдаг. Нэг өдөр тэг зав гаргаж тэнд багийн өдрөлөг дээр уулзаж одоо тийм нэг бодлын одоо тэнд байгаа тэнд багийн иргэдийг одоо идэвхтэй бас нэг сайхан наадам. Нэг өдрийг идэвхтэй өнгөрүүлэх зорилготой нэг нэгэндээ уулз ярих зорилготой тийм юугаараа багийн өдрөлөг зохион байгуулагддаг. Хол орыг бас нэг уулзууж тэнд байгаа хөөрхөн настай буурлууд залуучууд нэг уулзаад ирэхээр нэгнийхээ сэтгэлийг сайхан уудлаад ирэхээр нэг нэгнээсээ санаа авч нэг нөгөө бас нэг ойлгох бас нэг юм чинь бас нэг цаанаа бас нэг юм бодлого яваад шүү дээ. Тийм ээ. За тэгээд одоо эдгээр чи мэдээж одоо малчийнхан өдөр болгол завгуул байж яадаг мал хаана байна тэнд л явдаг тэр уулын хяр дээр сарлагл амьдрах хэвээр өвсөн тэнд байл тэр өндөр хяр дээр амьдрахаас өөр аргагүй байдаг тийм ээ. Өөрснийхөө нэг тааваараа пуурээс хэлгэж явж амьдрдаггүй хүмүүс шүү дээ. Малаа л дагдаг. Тэгээд одоо бас сумын наадам гэж байдаг, аймгийн наадам гэж байдаг. Тэгвэл багийн баг нэг багахан хэмжээ бас сайхан бас нэг 93 наадмынхаа бас нэг соёлыг дээсэн наадам юм бол тийм ээ. Тийм ээ. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. 72 настай. За сайн байна уу та? Сайн. Сайхан тусаж амарч байна. Сайн явж байна уу? Тавлаг сайн. За явсан газар сайн явж байна уу? Явсан газар түүх ариу. Их юм сууж яв. Сэтгэл тавьж байна уу? Сайн. Монголоо тойроод 3 жил гарах явсан. Телевизээр үздэг. Мөн байна. Би одоо 72 настай. За. Сэлэнг тэр дархан Шоронгоолд байж байгаа тийм нутгтайсэн. За. Тэгээд энд ах дүүдээр тэгээд одоо
көгсөрлөө тэтгэвэртэн дийлэн төвдөр байсан сая өлгөө нүгээр явууллаа. Манай хамгийн бага банд тэндэр ажил тавлаад тэнд орлоо. Тэгээд энэ нутаг юусараад бишийн нутагт нуртыг газар энд 2 жил байна ирэхгүй. Би заахан тарав. Зүрхөтэн даралт ихтэй. Нас өндөр төв газар дугаар. Тийм байна. Энэ багийн хүн та. Энэ багийн хүн. Тэгээд энэ Чилэнгийн найрамдал сангаалхойд байлаа. За. Дарханд байлаа. Тэгээд нутаг дээр нэг 40 гаруй жил боллоо. Тэгээд жаахан Монголд гэхэл одоо сэрэгтэй авсан. Яар саднаа. Хэдэн жилийн зэрэг 3 жил үү? 3 жилийн зэрэг. Жинхэнэ төстө цэргийн алга 3 жил. 73 онд цэрэгт очсон. Тэгээд Эрдэнэт Салхит хоёрын Тэмэр замыг нэг Орос ангитай бид нэр хамтран тавьсан. 180 км нүгэл 3 жил тавиад тэр энергостой гэдэг суурин тавиад тэгээд халагдсан. 76 онд 9 сард халагдаад ирлээ. Оо зүг. 5 цэргээс халагдаад мал дээр. Тэгээд яг амдрын 5 хүүхдээ ийштэйгээ бүгдээрээ гэрлээд явчихсан хамгийн бага залуугийн гар дээр байна. Зөв. Одоо энэ залуу малчид ер нь их ховролж, малчид их орлогогүй болж ирж байна. Үүнээсээ болоод малчид одоо аргагүй ихэнд хотгорж ажил хийж байна ах минь. Энэ одоо бас юутай холбоотой байна гэж та их бодож байна. Малчин хүнд ер нь орлого байна уу энэ одоо? Малчин хүнд орлого баг байна. Үнэгүй айрсэл баггүй болсон. Жаахан олуур аавн тэрийг одоо хэдэн жил зут болж байна. Энэ жил бас энэ гарч байгаа гандуу. Тэгээд чинжнэрээс зээл аавн өвжигээ тэдэн малны тэгээд тэгээд одоо биднээс тэтгэврийн улсууд бас гайгүй. Яа дундын хүүхдүүд яг хэдэн хүүхдтэй юм хөлсгөөс энэ залуучуудтай. Тэгээд бас цаашаага биднээс бас яг уу засах өвжил байна. Боджил байна. Малын түүх ихтэй малын түүхийд үнгүй боллоо. Малчид орлогогүй байна. Орлогогүй байна. Малчид орлогогүй байна гэхэд тэр малчаалч одоо өвс тэжээл хүнс гурил бодаагаад юм авах мөнгө орлогогүй байна шүү дээ. Орлогогүй. Сар болгоо удирдалтаа орлого алга. Тийм байхгүй. Хэдэн доллар санжаав нь тэгээд манай нутагт нөгөө хургшаа ховд тэтисгээ нөгөө улааны ямаа биш манайхны элдвэрийн ямаа шүү дээ. Зэрлэг ямаа. Тэр одоо нэг 100 их бол нэг кил ноолгорч нэг 110 марбал хүрээд өгдөг инженер. Энэ нэгдлийн үед та одоо байсан тийм ээ? Байсан би. Тэр үед малын түүхийд бүгд үнэхээр байсан. Яриад хуучлаач муураа. Тэр үед одоо айдшэр, яас, ивэр малын турай хүртэл аваад өгөөд байсан. Борлуулаад малын туурай. Тэгээд одоо үн туурай, өхрийн туурай, ямагийн нээвэр гэж тэрийг одоо тэр нэгдэл авдаг байсан. Нэгдэл авдаг. Аваад Орос руу гаргадаг. Гаргадаг. Зардаг. Зардаг. Тэгээд буцаагаад тэндээс юм оруулж ирдэг байсан. Тийм. Улсын эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байсан тийм ээ? Эргэлтэнд оруулдаг. Хайхын байхгүй байсан шүү дээ. Ямар сайхан цаг. Тэгээ сайхан цаг. Энэ цагаануур тосгоноор ч дамжлах баазгаа байсан. Тэр мөр ч дамждаг байсан юм байлээ. Тэгдэг байсан. Бүх юм норомтой. Нэг хоньноос тэдэн грамм моос, нэг үхрээс тэдэн грамм сүү. Норомтой тийм ээ. Тэг шүү дээ. Дутаадгүй. 1 кг ноолор 5 сарын 10 гектарээс бүх юм тусаагаад малын мах бүгдийг тусаагаад өгөөсөө бүгдээс танад нэг амны бороо нөхөр байна. 2 гэл тосч өгнө. 2 гэл 10 гэж өгдөг байсан шүү дээ. Тэгээд одоо агаад гэдэг байсан тэр үед. Тэр үед бас хангалттай байсан юм. Одоос могоочтой тэгээд women-тэй. Тэгээд инженерийн хэлснээр л за өхөр хариулна, тугал хариулдаг хүн тустай, сургууль тустай тийм ээ. Заваад байсан. Хойлохгүй. Тустай байсан шүү дээ. Одоо энэ багийн одоо хамгийн хөгшин одоо бий болж байгаа. Хамгийн ах манд та. Сайн нэг сахалта бид хоёр зэрэгтэй бий байсан.
Уяжид болдоо гэж. За баярлалаа. Баярлалаа. Сайн явдагаараа. Бүх юм барилдаа эхэлж явах шиг. Хэллээ. Тэглээ.